Сайн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 9 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. Life is like a roller coaster with all its ups and downs. Kyler. За өнөөдрийн маань персептик хэлсэн хүний тухай ярихад их хэдүүлж шууд алгасаад персептикийн талаар ярьцгаая. Амьдрал гэдэг яг л галзуу уулган шиг дээшлэх үе байхад доошлох үе байна. Яг нөгөө галзуу хулган шиг хурдан уу гэвэл бас нөгөө талаараас байж болох юм тий. Би ч нэг тийм амар олон галзуу уулган сууж үзээгүй л дээ. Гэхдээ яг ингээ нэг тухайн үед яг ингээ суухад бүр ингээ ерөөсөө ингээ жирийн үед орилж чадахгүйгээр нэг сайхан ойрлоод гэдэг юм а те өөрийнхөө стрессийг амар сайхан тайлжаал амар их айдаг гэрнээ нэг тэгэл дуустдаг байсан санагдтiin. Гэхдээ ингээд нөгөө нэг бодоод үзэхээр зүгээр нөгөө нэг амьдрал гэдэг чинь яг ингээд шулуун зураас буюу шулуун замаар явдаг тийм зүйл шээ гэ. Яг ингээд нөгөө нэг зүүрлүүлэх зүйлс бол зөндөө олон байж болно л та. Тэгээ хамгийн нэгөөдлийн бодиттой зүйл нь нэрнгээсээ галзуулах юм байна. Дишигээ ингээд явж байхад бид нарт бас ингээд удаашаал ингээд хэцүү байгаа юм шигтэй ингээд явж ядаал. Гэтэл ингээд яг нөгөө уруудах үед бүр зүгээр юуч замданд харалцсан зогсохгүй ингээд уруудаал явцдаг. Одоо нөгөө нэг юу яд штэ хүн яаж ихэлснээ нөгөө нэг мартахгүй байх ёстой гэд. Гэтэл галзуу хулган шиг яг ингэж амьдралаар амьдарч байгаа хүмүүс бол хаанаас яг өөрийнх нь амьдрал эхэлсэн гэдгийг ер нь бол дийлэх нь мартцсан. Тэрийг нөгөө эргэж санах тийм хугацаа байдгүй амьдртын болов гэж боддیں۔ Одоо ингээд бид нарын гаргаж байгаа одоо шийдвэр болгон бид нарын амьдралыг ингээл чиглүүлээ явж байхад тэр дунд нь одоо нөө яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ гэдгээ хүн марттлаа нэг юмд бол улаарч болдог. Тэгээд тэгсэн тохиолдол болохоор нөгөө нэг хамгийн гол чухал хийх зүйл болохоор яагаад ихэлсэн гэдгээ нэг төр зогсоо санах хэрэгтэй байдаг. Тэгээд хүн нөгөө нэг яа хэлсэн үгэнд ороогдно гэж ядэн штэ. Тийм болохоор нөгөө нэг ингээл шийдвэр гаргачаал тэр нь буруу байсан гэдгийг мэдэрсэн ч гэсэн тэр шийдвэрээ дахиад ингээ гаргаад ингээ яваад байхаар за яг нөгөө нэг амьдрал маань өстэй жихэн галзуулхан шиг болж байна гэх. За тэгээд өнөөдрөө персептийн талаар ярьж байхад амар тийм мэдгүй жоохон гол санаанаас халаа явцсан юм шиг санагдлаа. За тэгээд иймэрхүү бас нөгөө нэг дугаарууд байх ш. Тэгээ 365 өдөр үргэлжилж байна. Одоо бодохгүй 100 дахь өдөр маань ирэх гэж байна. Өнөөдөр 90 дахь дугаар маань гэд ингээ бодохоор өдөр болгон янз бүрийн одоо хайда би бүр нөгөө нэг ярьж байгаа юм жоохон ойлгохоо болчиход байна та. Тэгээ энийг яг яагаад ихлүүлсэн бэ гэдгээ бол одоогийн байдлаараа санаж байна. Тэгээд 365 өдрийн дараа арай өөр би бас та бүхэнтэй ярих бах. Тэгээ 90 хоногийн дараа бол бүр ингээд ер нь яг ингээд нөгөө дөнгөж эхэлдээсэн үе бодоход бас нэлээд хөөрхөөрчлөгдсөн нэг тийм хүн ингээд энэ микрофоны ард сууж байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд панда.